За сайн байцгаана уу. За гоё үчи мэндийг та бүхэндээ мөн ажилсаг бүтээлч өөрийгөө сайн хөгжүүлэх зорж байгаа бүх хөдөлмөрч хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. За манай хатан зүгийн цахим радио подкастын маань танин мэдхэн болонгаар ямар мэдээллүүдийг авах вэ гэдэг санал асуулганд бол маш олон хүн оролцоод түүн дотроос намайг таньдаг хүмүүсээс маш олон мэдээлэл ирсэн байна. Баярлалаа. За юу ирсэн бэ гэхээр за чамаас юу хамгийн сайн мэддэг зүйлээс чи гоё нэг 7 хоногийн 2 өдрийн ч юм уу хамаагүй булан нэгч гэсэн. Юу юм бэ гэдээ асууж. Чи амьтны тухай амьтны чи хүний хувьд энэ амьтны тухай аюул их гоё мэдээллүүдийг хүүхд залуучуудад өгвөл илүү их одоо сонирхолтой юм биш үү гэд. За би ч өөрөө бас бодлоо л да. Юу га тэгэхээр би хүүхд байхасаа өдий хүртлээ одоо ч гэсэн ургамал амьтан түн дотроо одоо би өрхийн аж ахуй эрхлэх, өрхийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээс гадна мөн одоо төрөл бүрийн амьтдыг судалдаг, үржүүлдэг, өсгдөг, тижээдэг тийм үйлчлэгийг одоо хүртэл хийж явдаг юм л да. Тэгээд ерөнхийдөө хүүхэд их байгальтай, их ойрхон, таны мэдгүй ус хамгийн сонирхолтой юм аа хүүхэд байхад одоо бүтэн сойдоор амьдны ертөнц гэдэг нэвтрүүлгийг үзэх бол миний хувьд хамгийн аж аргалтай. Тэрийг үзэхийн тулд одоо гэрийнхээ бүх ажлыг хамгийн сайн одоо зөвхөн тэр үед л одоо хүмүүс бидэндээ 2 цаг 15 минутаас амьдны ертөнц гэдээ явагддаг. Тэгээ 4.10 киноч гэдэг юм уу тийм ээ. Ингээд хүүхд бүхний бас дурсамж байдаг байх гэж бодож байна. За түүнтэй адилхан тэгвэл сүүлийн үеийн танин мэдгүй хэлбэрүүдээр маш одоо гоё зөв мэдээллүүдийг бас өгмөр санагддаг. Жишээ нь үүнд одоо амьтдын талаар мөн одоо би өөрийнхөө хамгийн олон жил судалсан амьтд гэж үздэг нохооны талаар ч гэсэн зөв мэдээллүүдийг бас хүмүүст өгье гэж боддог. Тэгээ би цувралаар одоо усны шувууд, мөн гэрийн тижээвэр цэвэр үйлдвэрийн шувуудын онцлогууд, мөн фермийн чиглэлийн амьтдуудын талаар, мөн одоо Монгол орны ховорцсон амьтдын талаар бод цувралаар та бүхэнд хүрэхээр шийдлээ. За ингээд өнөөдрийн маань эхний одоо амьтнаар манай оронд улаан намд орсон байдаг. Мануул гэдэг энэ амьтдын талаар бүгдээрээ нэг мэдээлэл авъя гэж бодож байна. За миний хувьд хүүхд байгаасаа судлаад одоо манайхын гачууртад фермтэй манай фермийн хажууд бас энэ мануул ирдгийг. Тэгээ би өөрөө энэ мануултай одоо гэрийн муурыг гэрлэзжүүлээд гаргаж усан одоо муур бас тижээдэг. Яг сонирхолтой тийм яг өөрийнхөө хүүхэд байснаас ахвал одоо хөшөрсөн хонож гэсэн тийм зангаа тавьж чаддгүй зүйл бол хобби гэдэг юм бэл. Тэгээ би яг гэвэл муур дотроос энэ та нар анзаардаг бол мануулын нүдний хүүхэн хараа бөрк гэдэг юм байхгүй. Муурлаг чинь 100 байдаг бол мануулга тэгээ энэ яг ингээд ийм одоо манай энэ муурыг тижээс муур харахаар тийм их гоё. Ширик нүжиг биш гэсэн ч гэсэн нэх гоё тийм цайлхан гинэн тийм дүр төрхийг харуулдаг юмтай бол энэ мануул гэдэг. За тэгээд юу биологийн англи талаас нь эхлээд ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр амьтанг бол аймгийн одоо ямар амьтны аймгийн бол ургамлыг ч юм ингээ үздэг бол энэ бол одоо аймгийн хувьд бол амьтны аймгийн амьтан. За хүрээнийхээ хувьд хөвчтөн, мөн дид хүрээний хувьд сэр нуруутангийн дид хүрээнд орно. За ангиллын хувьд бол хөхтэй ангилал, за мөн дахиад наривчлаад үзэх юм бол махан идэгчтэн буюу муурын овгийн амьтан гэж үздэг байна. За энэ бол мануул. За гэдэг мануул гэдэг амьтныг ярихаар маш олон хүмүүсэд перс муурны одоо өвгч гэдэг юм уу? Эсвэл фалси муур гэсэн ийм нэр томьёогоор нэрлэгддэг юм байна. Тэгэхээр энэ фалси муур гэдэг тал дээр би бас ингээд тухайн үедээ судалж байгаа фалс гэж одоо эрдэмтэн байдгийн болов гэж тухайн үед их боддог байсан. Яг тэр үед ч одоо манайх шиг юм хөгжсөн байсангүй номын санд их суудаг байл. Тэгээ Питер Самын фалс гэдэг нь 1941 оны хавцаа төрсөн хүн байдаг. Тэгэхээр энэ хүн болохоор одоо амьтан судлаач, ургамал судлаач, угсаатан зүүж, газар зүүж, геологч, байгалийн түүхч гэсэн ерөө айгүй их юм хийдэг хүн. Тэгэхээр энэ хүний гоё намтар түүхүүдээр ингээд цуврал хэлээр би та бүхэнд бас энэ амьтны судлалын талаар нь бас та бүхэнд танилцуулах болно. Тэгэд энэ хүнийг бол одоо манай Перусийн одоо амьтан судлаач гэдэг томьёолоор нэг сайн мэддэг. Тэгээ би Перус гэдэг энэ хаанхын иргэн болоо гэж тухайд их боддог байсан. Тэгээд энэ нэгсэндээ одоо Герман улс маань одоо 1525 оны үед бол одоо нэгсэндээ Перусийн хэсэгт хойд Европын тэгшин тал дээр төлөвлөсөн юм Герман улсын нэг тийм нийслэл байсан юм шиг байна. Би одоо энэ талаар сайн мэдэхгүй ч уучлаарай тэгээд. Тэгээ энэ нь болохоор хуучин Германы нутаг дэвсгэрд байсан учраас би Германы эрдэмтэн болов гэж их боддгийн.
Тэгээ ингээд түүхийн судалгааны үгээр орохоор Германы ч юу гэж. Тэгээ энэ хүн маань бол анх энэ муурыг нээсэн байдаг. Тэгээ нэгтэй сонирхолтой нь манай Монгол орны хооронд байгаль нуурын хавьд энэ манууд гэдэг амтыг анх 1700 оны үед 70-д онд 30-д настай байхдаа анх энэ мануулыг анх нээсэн байдаг. Тэгээ мануул маань их сонин амт. Одоо бүгд нэг сонирхолтой юунуудыг сонсъё л да тийм ээ. Тэгээ ер нь энэ мануулыг бол олон улсын одоо хувьд бол одоо Зэрлэг амтан ба Ургамлын аймгийн ховорцсон зүйлийг олон улстай хэмжээнд хамгаалах тугай Вашингтоны конвенц гэж байдаг байхгүй. Түүний 2 дугаар хавсралтанд нь мануулыг бол одоо ховорцож болжгүй амтан гэм бүртгэсэн байдаг бол манай орны хувьд бол улаан намд орсон амт байдаг юм шүү. Тэгэхээр энэ бол одоо бүс нутгийн хувьд бол манай орны бүс нутгийн хувьд бол ховор амт тооцогддог байх нэ. За мануул нь бол ерөөсөө Төв Азад гарсан жижиг муур гэдэг ойлгож Зэрлэг муур гэдэг. Ер нь гэрийн мууртай ижилхэн 60 орчим см урттай 25 орчим см урт сүүлтэй дунджаар 3.6-аас нэг хэтрэхгүй жинтэй. Үс нь бол одоо босоо судал бүхий одоо янз бүрийн өнгөтэй ажил зоос уулаа өнгөтэй саарл өнгөтэй энэ дээр одоо хоёр өөр өнгө харагдаж байгаа шүү дээ. Би яг зурган дээр ингээ байрлуулсныг харахад тийм ээ. Энэ байгалийнхаа өнгө тухайн байгаа орчныхаа өнгөтэй бас уялдчихэд гэрээ энэ муурны өнгөийг яг тэр үйлрэл тийм энэ үйлрэл тийм гэхээр багш заримдаа бүр цайварч болох магадaltaй байдаг байхгүй. Цасан дотор хүртэл харагдахгүй байх боломжтой. Уул ад чадвартай газар гэдэг юм уу тухайн газруудын онцлогоос бас энэ өсний янз бүрийн гадаг харагддаг. За тэгээд манул бусад одоо муурын төрлийн амьтдаас ялгарах цорын ганц юм нь юу гэвэл энэ нүдний хүүг хараа. Дугуй хүүг хараатай. Тэгээд хөлн богино. Тэгээд бандгар дуу өснө урт өтгөн. Тэгээ өсний өнгө нь улирлаан даган орчноо даган өөрчлөх боломжтой байдаг. Өвөлд бол ихэвчлэн сааралдуу хээ багтаа цулгаад үзтэй байдаг бол ерөнхийдөө одоо энэ зарим хүмүүс энэ перси муурууд гэдэг юм уу цэвэрлэлийн зарим нэгэн төрлийн сэвсгэр мууруудтай адилхан жижигхэн хэмжигтэй тэрийг орноос энэ содон ийм муур идэх. Тэгээ Зэрлэг муур шүү дээ тийм ээ. Тэг хүмүүс ихэвчлэн перс муурын өвөг мөг гэж үздэг байдаг. За ер нь одоо мануулын одоо амьдрах орчин нь бол нэгсэндээ 1000-аас 4000 метрийн өндөр орчинд амьдардаг ийм амьтан гэж үздэг. Тэг ер нь бие хамгаалах чадварын хувьд бол одоо бусад амьтныг одоо бусад Зэрлэг муурын төрлийн амьтд дотроос бол хамгийн одоо сул амьтан гэж үздэг. Яагаад тэгэхээр нэг манайхан монголчууд ярьдаг шүү дээ. Мануулыг ярахаар аргал тврээ ингээд дээш харцдаг гэдэг. Нэг юмний ард ч юм уу эсвэл чулууд барьж ч юм уу өөрөө хамгаалцдаг. Тэгээ мануулын нэг онцлог байдаг. Хүүхчиг гэдэг энийг бас хүмүүс их сонирхолтой хэлхий сонир. Мануул хэрэг ингээд доош нугатаа нүдэн амтсан байх юм бол өөрөө харагдахгүй байх гэж ойлгодог юм шиг бас гинэн. Тийм бас сонин амт юм баг. Тэгээ энэ амтыг яагаад ийм гинэн байж ингээд амьдрал идэв бэ гэхэд хүмүүс яриад байгаа. Энэ амт маань шөнийн амьдралтай амт байхгүй. Тэгэхээр өдрийн цагт бол одоо шөнө бол ингээд энэ амт маань өөрөө тохирсон газартаа ороод одоо нүдэн амтсан байхад нүд нь ямар нэг юм ялбахгүй бол ийм байх юм бол өөрөө харагдахгүй гэж ойлгодог. Адилхан энгийн үед бол таарлах байдал нь бол ховор байдаг. Тэгтээ яг гаршуулсан өсөж байгаа амьтдын үед харж байхад бол одоо ирлизүүлсэн муурны үед харж байхад хөөе гэл чи яа наана нуугдсан юм хөөе гэл нэг хавьднаа тоглож штэ. Тэгэхээр ингээд буруу хараад суучих юм уу нүдэн амтсан гэ байхаараа биэнд хүрээд байхад гээд гүрийгээд байгаад идэг. Тэний бас нэг бодлын бас би энэ дээр мануулын юм дээр судалж үзэж байхад мануул нь одоо нүдэн амтсан үедээ өөрөө одоо аргагүй орчинд ороод нуугдсан гэж ойлгодог бас ийм төрлийн амьтан гэж үздэг. Тэгэхээр энэ бие хамгаалах тал дээр бас сул амьтын болов гэж бас боддгийг. Амьт нохомд бол бариулах магадлал аюу өндөртэй бас. Тэгэхэд энгийн муур бол ноход бариулах магадлал аюу бага шүү дээ. За яг одоо машин тэргээрч гэдэг юм уу одоо хүмүүс янз бүрээр хөөж үзэж лээсэн байх. Тийм үед бол машин тэргээр дайрагдана гэж байхгүй. Бас их сонир газрын юм хит их наалдад их тусмал их. Сайн ер нь нохонд бол нэг одоо өдөр таарад байхгүй болохоос гайгүй. За энэ дархцын хувьд болохоор Оросын холбооны бас Армян, Иран, Казахстан, Узбекистан, Афганистан, Пакистан, Тажикистан, Хятад, Энэтхэг, Киргизстан, Монгол гэсэн газарт амьдардаг онцлог. Ер нь тэгээ Монгол орны хувьд болохоор хөвсгөл, хинти, ялангуяа Аранга, Завхан, Говьалтай, Хөвсгөл, Төв аймгийн нутгуудаар элбэг тохиолдно. Дунд говь, Сүхбаатар, Хинти аймгийн тал хээрийн орчим, Дорнод Монголын талдж бас энэ амьтан маань бас байдгаар онцлог. Тэгээ энэ амьтан дээр бас нэг их сони юм ажиглагддаг юм нь тоо толгойг одоо ингээ бүртгэхэд бас их асуудалтай.
Яг тэр энэ амт маань өдрийн цагаар их илт харагдаад байдгүй. Шөнийн цагаар явдаг болохоор тухайн тэр шөнийн цагт өөр ингээд зориулсан гэдэг юм уу? Одоо нэг тодорхой хэмжээний өөртөө зориулсан нөхс одоо бэлдэж яг энэ мануулын нөх гэж юм байдаг гэсэн юм байхгүй. Яг тэгэхээр амтны хайсан одоо агууны ээж гэдэг юм уу? Эсвэл уул чулууны завсар мавсарч гэдэг юм уу? Янз бүрийн өөрийнхөө амьдрах боломжтой бүхэл нөхний орчинд одоо тарганы хуучин нөх мөхч гэдэг юм. Тим газруудад амьдрах боломжтой байдаг учраас бас энэ дээр судалгааны тал дээр бол их хэцүү байх гэж боддог. Яг тэр одоо энд нэг мануул байна уу, хоёр мануул байна гэж мэддэхээс бас боломжгүй. Бас нэгнийхээ мөрийг дагаа явах магадaltaй. Нэг гарсан мөрөөрөө яваад ах мас юм боломжтой. Ер нь их тийм өөрийнхөө одоо үүрийг болон өөрийнхөө явсан юг бол их нуух чадвар өндөртэй амьт юм байна. Тэгээ ер нь мануул нь ойд хээр одоо юу гэдгийг хээр мэр уулархаг говь цөлмөгөхгүйгээр амьдрч чаддгаар бас онцлог. Тэгэхээр тарганы эзэггүй нөхч гэдэг юм уу тэгэл чулуу хадны ховл хонгол тэгэл юу нэр одоо амьтны удаж болох юу вэ тэнд амьддгаар онцлог юм байна. Тэгэд энэ амьтны бас байгалийн эмч гэж хэлж бас болно. Жишээ нь мануул бол одоо бусад амьтдын идэж үлдээсэн юм уу хаягдл югаас идэхээс гадна одоо бидний хамгийн их цөл одоо хээрийн дайсан гэж яадаг үлийн цагаан хохтны чи өстой жигэн гол зохицуулж өгдөг юм байхгүй. Тухайн. Тэгэл одоо хохтны төрлийн амьтууд гэдэг юм уу. За энэ дотроо бас том амьтдаараа гэдэг ярих юм бол за мануул чинь бас энгийн муурыг бас барих магадлал өндөртэй. Энэ бас их тэг мануул ихтэй газар бол зулцсан муурч гэдэг юм уу. Эсвэл одоо туулаан бүжин гэдэг юм уу. Тарганы мөндөл зөндлийг бол бас хөнгөөр шоглолцдог ийм амьт юм байна. Тэгээ энэ жижиг төрлийн шууд муудаар бол хоолдог ийм амьт байна. Тэгээ одоо манай гэрээд мануул ирээд би одоо зургийг авнаа. Чи нэг тавьж агаад тэр нэг янз бүрийн хаягдл маягдл манай нохооны хоолны хаягдл маягдлууд байгаад тэгээ тэр аваар яваад ингээд ирээд идэх. Тэгээ энэ амьтны одоо гол ховордох шалтгаан нь юу болсон юм бэ гэвэл ерөөсөө л арьсаар нь дээл хантаас нудраг балтооны заах малгай хийх зорилгоор л ирсэн бодол энэ тентгүү худалдаж чаддаг ийм асуудал Европт ч тэр Азид ч тэр замбараагүй явагдсанараа одоо энэ амьтны одоо тоотлого цөөрөх үндэслэл нь болсон юм байна. Тэгэхээр одоо Монгол орны маань орон нутгад байдаг энэ мануул гэдэг амьтан бол танаа хаа таарсан газар нь болж өгвөл тухайн амьтныг нутагшуулахыг зориорой. Яг гэвэл хүний хүнд бол нэг тийм хортой нөлөөтэй амьтан биш харин орчин байгальд нь хамгийн сайн одоо тэнцвэрийг зохицуулахад бас тусалдаг ийм амьтан байдаг. Тэгээ ер нь ач холбогдол бол зөндөлдөө. Тэгэл хордон тавьж хөдөө аж ахуй одоо би жишээр одоо ногоо тарьдаг учраас манай ногооны талбайд энэ мануул амьдраасаа гэж бодож байгаа байхгүй яа. Тэгэхээр тэнд одоо охтон ч гэдэг юм уу тийм ямар нэг мэрэгч амьтан байх. Тэрийг бол энэ мэдээж энэ амьтан бол хамгийн сайн одоо зохицуулж өгдөг амьтан байх. Тэгэд ер нь мануул гэдэг амьтныг хүмүүс бас сонирхоод мануулын орон гэж байдгүй хизээ ер нь энэ амьтны орон ороод зулцалдаг юм бэ гэл. Нэг бид нар шинэ амьтантай адилхан намар ордог юм болов 100 ордог юм болов гэж боддог. Мануулын маань одоо ер нь үржлийн хугацаа нь 2 сараас эхэлдэг юм. 2 сарын үед нэр хүүхчиг чарлаад яг муур дуурдагтай адилхан амьтанд дуурдаг шүү дээ. Тэгэд мануул ер нь эвдэл одоо нэгс өөр тогтоох хэлбэрийн дараа бол яг нэг 2 сар за 2 сар хагастай удаа хэд нэг за нэг 63-аас 67 хоног л ойлгож болоод одоо нэг хөөрхөн ногоолхоо гэдэг зүйлээ гаргана да. Одоо мэдээж одоо тухайн тэр амьтны үр төлөв гэдэг юм чинь бол одоо бас хөөрхөн. Тэгэд ер нь нэг ийм мануул маань 3-аас 6 ногоолоо төрөл ногоолоо гэдэг шүү. Ногоолоо. Тэгээ ерөнхийдөө байгальд бол нэг 8-аас 10 жил амьдрах чадвартай. За энийг тэжээмэл хэлбэрээр амьдруулах юм бол хэд ч үрхийг бид нар бас мэдэхгүй яг л амьдралын чагсар их юг үүсэж байгаа. Тэгээс ерөнхийдөө бол энэ амьтан одоо нас бий гүйцэх хугацаа нь 2 настай болоод нас бий гүйцдэг. Тэгээ ер нь ингээд мануулт эдрийг таарах юм бол та нар ингээд шүн мөн хэрэг тарах юм бол гэрэл тасгаж чад хараар яаж ямар хөөрхөн нуугддаг юм бэ. Тэгээ бас их гоё амьтан бид бас манай энэ Монгол оронд бас энэ амьтныг
гоё одоо хүүхдүүд мэддэг боллоо шүү дээ. Ийм гоё амьтан байдаг юм. Айгүй хөөрхөн. Тэгээ би бас энэ дээр дахиад онцлоод хэлчихье. Мануул. Тэгээд дотор нь одоо орон нутгийн хэлбэрүүдээр ч гэдэг юм уу, янз бүрийн одоо хүмүүсийн сургалтын хэлбэрүүдээр, судалгааны хэлбэрүүдээр харж байхад одоо тосон гэдэг юм уу, өөхөн мануулч гэдэг юм уу, дотроо одоо яг тийм их зузаан биетэй тэрнийхэн тосон сайн, махан тийм цай, ийм цай гэсэн маш олон юм байдаг ч гэсэн миний хувьд бол мануулыг бол байгалийн эмч чигээр нь байгуул их зүгээр амт юм болов уу гэж боддог байгаа. За тэгээд өнөөдөр миний өөрийн одоо таны мэдхэн зүгээс ярьсан мануул гэдэг амтны талаар 1700 оны үед анх судлагдаж гарч ирсэн энэ амьтны талаар мөн энэ амьтны гол одоо судлагдах болсон шалтгаан манай орондоо бас их ойрхон Төв Азийн хэлбэрт энэ амьтан их байдгаараа онцлог мөн одоо үсрэг юугаараа бас олон хүмүүсийн анхаарлыг татдаг бас гадна муурын овгийн бүх амьтд дотроос пөөрөнки хүүх хараатай цорын гац амьтан буюу хамгийн хөөрхөн нүдтэй амьтан гэж ярилдаг байгалийн эмч мануулын талаар би та бүхэнд тодорхой хэмжээний мэдээлэл өглөө. За тэгээд та бүхэн хэрв таалагдсан бол лайк дараад коммент хэсгээр та ямар амьтны талаар илүү сонирхож байна. За миний хувьд бол за өдөрт хугацаанд хэрэг болог нэлээд олон амьтад судалсан байгаа шүү дээ. Тэгтээ би ямар ч хэлсэн Монгол орныхоо байдаг бүх амьтдыг бол ярих боломжтой. Тэгээ бас сонирхолтой зочдуудыг бас та нар санал болгоод хамтраад бас ярил их сонирхолтой тийм. Яг одоо миний хувьд бол бас энэ амьтдуудыг тодорхой хэмжээгээр судлаад мэдээд ирсний хувьд өөрийнхөө хэмжээнд та бүхэнд тодорхой мэдээллүүдийг тогтмол өгöd байна.